Гэрлийн тэнгэр мохорших тэрний дэсэн За сайн байцгаана уу? Номтой болог пэйжүүдийн дагагч нартаа яг одоо надтай хамт энэ цаг мөчийг угтж байгаа та нартай өнөөдрийн энэ орой мэндийг хүргэе. За тэргэл сартай өдрийн 3 дахь одоо шөнө байгаа. За дуу хоолой сайн сонсогдож гин үү? Намайг үзэж байгаа хүмүүс маань хэлээд өгөөрэй. За ингээд энерги ба чакра хэмээх номтой болог пэйжүүдээс гардаг лайв нэвтрүүлгийнхаа 85 дахь дугаарыг өнөөдөр хий гэж бодлоо. За өнөөдөр тэгээд 85 дахь дугаараараа та нартай бас чухал байж магадгүй өнөөдөрх надад орж ирээд үзүүлсэн хүн байна. Асуусан асуултыг хариу болгоод дээрэс нь бас та нартай ер нь ингээд нийгэмд маш их сөрөг энергиуд, сөрөг хүмүүс маш их байдаг. Бид нар ингээд гараал энерги алдаалтай, эсвэл ингээд айгуугай хүчтэй явж байгаа л нэг хүнээс болоод энерги айгуух алддаг, сүнслэг чадвар, сүнслэг мэдрэмж, сүнслэг төвшөнгөө айгуух алддаг учраас хэрвээ ийм тохиолдолд та энэ сүнслэг одоо сөрөг энергиудээс өөрийгөө хэрхэн яаж хамгаалах юм, яаж энийг ойлгох юм, яаж одоо ямар одоо сэтгэл зүй те ямар байдалтай байх вэ гэдэг тал дээр та нартай хүрхэн ойлголт өгье гэж бодоод энэ лайв эхлүүлж гин. За тэгээд эхлээд ойрд энерги ба чакра хэмээх лайвын нэвтрүүлгийг хийгээгүй учраас бас өөрийгөө шинээр танилцуулъя гэж бодлоо. За яг одоо үзэж байгаа, намайг байнга үздэг, анх удаа үзэж байгаа бүх хүмүүстээ орой мэндийг хүргье. За намайг Мишка гэж дуудаж болно. За би номтой болог пэйжүүдийн модератор багш байгаа. За энерги ба чакра хэмээх лайв нэвтрүүлгийг хийгээд жил гаруй болж байгаа. Энэ бол дандаа юм сүнслэг чадвартай холбоотой, өөрийн сүнсний сэрэлттэй холбоотой, өөрийн энергитэй холбоотой мэдээллүүдийг та нартай түгээх гэж хийдэг ийм лайв нэвтрүүлэг байгаа. За миний хувьд өөрийн яг одоо хийж байгаа ажил бол аура энерги шалгадаг, хүний амьдралын кодыг бичгийн хэвтээр хавсраад хүний мэдээллийг уншиж өгдөг, тайлбарлаж өгдөг. Яг одоо та ямар энергийн түвшинд явж гинэ вэ гэдгийг тайлж өгдөг мөн бясалгалын багш хүн байгаа. За яг одоо манай танхим шалтгаангүй бясалгал хэмээх нэртэй танхим бясалгал маань энэ 7 хоног орой анги аваад өнөөдөр би бас орой ангитай байсан хичээлээ дуусгаад ингээд цаг зав гаргаад лайв хичээлээ хийж байгаа. За тэгэхээр бас бясалгал сонирхож байгаа хүмүүс маань танхим бясалгал дараагийн бясалгалууд хизээ болох юм, ямар одоо бясалгалууд болдог талаар мэдээлэл авах боломжтой. За ингээд сайн байцгаана орой минь надад бол комент харагдахгүй байна. Комент ирэхгүй ирж байгаа юм шүү. Орой минь зүгээр байна. Үгийн авъя гэсэн мэн зүгээр байна. Сайн байна уу гэсэн мэн энэ компьютероосоо юунуудаа комментуудаа хараад байна. За тэгээ сайхан маргааш бүгдөө ажилтаа учраас нэг амар оройтхгүй гол сэдвүүдэд орчоо. За танхим бясалгал маань ерөнхийдөө дараа 7 хоногоос бас дахиад орой анги авна. Орой анги бол 7:30-аас 8:30 хооронд байдаг. 5 өдрийн даваагаас баасан гараг хүртэл 5 өдөр болдог юм танхимын шалтгаангүй бясалгал гэдэг хичээлийг заадаг байгаа. За энэ хичээл сууснаа нэгдэж энергийн цэвэрлэгэнд орно. Хоёрдож бясалгалын талаарх ойлголтуудтай болж маш олон бясалгалуудтай харьцах боломж олдно. Гуравт нь өвөг дээдсүүдтэйгээ холбогдох маш чухал гол бясалгалыг сурж авдаг. За дээрэс нь
мөн одоо энергийн шалгалтыг бас давхар хийж өгч байгаа. Сүүлийн үед энэ танхим бяцлаглаараа тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр та яг одоо байгаа энергийн түвшин хэр байна вэ гэдгийг бяцлаглаар дамжуулан танд ойлгуулж өгдөг. За ийм нэг юм шалтгаангүй бяцлал гэдэг танхим хичээл шалгалт одоо бяцлал маань явагддаг юм аа. За энийг сонирхож байгаа хүмүүсийн хувьд дараа 7 хоногийн 7:30-аас 8:30 буюу оройн ангид нь бүртгүүлэх боломж байгаа шүү. Өнөөдрөөс ингээд бүртгэлээ авч эхэлж байна. За тэгээд энергийн давхар ингээд цэвэрлэгэнд ороод явцдаг учраас бас үр дүнтэй байх боломжтой юм бяцлал байгаа. За үндсэн далайн урдны энерги өсгдөг, хамгаалалт төгжилт хийдэг, энергийн цэвэрлэгээ хийж өгдөг ийм бяцлал байгаа. За сүүлийн үеийн сонь сайхан гэвэл юм байна. За тэгээд өнөөдрийнхөө бид нар маш чухал одоо сэдв рүү орцгоё. За би надад ярих сэдв байна. Танд сонсох зав байна уу? Тэ өөрийгөө танилцуулаад ингээд мэдээлэлүүд өгс учраас гол сэдвээр орё гэж бодож байна. Маргааш та нар манаас завгүй ажилдаа байх хүмүүс олон байгаа учраас сэдвээ гоё шууд яриа авчиж гэж бодож байна. Та ингээд амьдралдаа сөрөг хүмүүстэй харьцахдаа сүнслэг дадлага ер нь хэрхэн хадгалдаг вэ? Энэ тал дээр ер нь танд ойлголт, зарчим байдаг уу? За та ер нь энэ юу гэсэн үг вэ? Сүнслэг дадлага, тэ сүнслэг чадвар гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр таны ингээд бяцлал хийхийг сурахыг хичээж байгаа зүйл ч юм уу те эсвэл йога хийж сурах гэж хичээж байгаа үйлдэлүүд ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө амьдралын нэг гол зорилгыг олоод гол замаа олоод тэр зорилгодоо ингээд үнэнч байх гад амьдралын мөн чанар танилцаад явж байгаа энэ алхмыг сүнслэг дадлага гэж хэлж байгаа. Энэ сүнслэг дадлагтай танд хин нэгэн саад болдог уу? Үзэл бодлын хувьд саад болдог уу? Энергийн хувьд саад болдог уу? Таныг одоо энэ тэг ингээд энергийн төвшнгөө сайжруулахад ямар нэгэн байдлаар бусад хүмүүс танд саад болдог уу? Сөрөг нөлөө та хэр авдаг вэ? Энэ авдаг сөрөг нөлөөгөө сэтгэл хөдлөлөөрөө хэрхэн яаж гаргаж, хэрхэн яаж өөрөөсөө хамгаалдаг вэ гэж асуумаар байна. Энэ асуултуудын хариулт нь өнөөдрийн энэ лайваар яригдах болно. За ингээд гол сэдвүүдэд ороход бэлэн мал ингээд үзэж байгаа хүмүүс маань гоё лайв хийгээд лайк дараад өгөөрэй. За сүнслэг дадлага гэдэг бол энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүст хизээ нэгэн цагт явагдах зүйлээ. Магадгүй танд өнөөдөр биш маргааш биш нөгөөдөр явагдах боломжтой. Юу вэ гэхээр та хизээ нэгэн цагт хүссэн хүсээгүй айл нэг насныхаа айл нэг мөчт нь далд хумсрыг хүн болгон сонирхож эхэлдэг. Шашинлаг үзлийг үнэн үү, буруу юу, Бурхныг юу гэж ойлгох ёстой вэ гэдэг асуултын хариултын араас л хүн төрлөختөн хүссэн хүсээгүй явдаг. Яагаад гэвэл бид нарт угаасаа энд хүн төрлөختөн гэдэг энэ төрөл дөөрөө амьдралын мөн чанарыг хайж олоод сүнсний одоо зорилгоо олох нь өөрөө бид нар ингээд төрөөд өгч байгаагийн нэг мөн чанар болж өгч байгаа учраас хүссэн хүсээгүй явдаг. Өнөөдөр биш маргааш явдаг учраас одоо ингээд хайгаад яваад аялалдаа гарцсан өөрийнхөө амьдралын мөн чанарыг хайгаад явцсан хүмүүстэй хэрвээ танд сөрөг хүмүүс сүнслэг дадлагтай саад болж байвал та түүнийг юу гэж ойлгох юм? Яаж өөрийгөө хамгаалах юм? Ер нь ингээл амьдралд аюул болоодаа тийм болдог. Юу вэ гэхээр сөрөг хүмүүс сөрөг гэр бүлийн орчноосоо бид нар тийм сөрөг дарамтуудыг, энергийн дарамтуудыг авдаг, нийгмээс авдаг, эргэн тойрны найз нөхдийн хүрээллээс авдаг, маш их байдлаар маасаас ингээ авдаг. Гэтэ тэрийг хамгаалах ухамсар байхгүй, ойлголт байхгүй бол маш хурдан унах, маш хурдан шантрах, тэрнээс шалтгаалаад өөрөө энергийн гэмтэл авах магадaltaй байдаг учраас хэдүүлээ энэ талаар хизээ нэгэн цагт ярих нь бол тодорхой. Магадгүй өөр одоо сүнслэг багш нар ямар ч одоо төрлийн хүмүүс энэ сэдвээр ярьж иж болно. Би бол яг өөрийнхөө олж мэдсэн хэмжээндээ өөрийнхөө мэддэг одоо өнцгөөсөө ярих болно. Та миний олж мэдсэн зүйлийг сонсоод өөрийнхөө хэмжээнд боловсруулад өөрийнхөө олж мэдсэнтэй гой сүлээд авахыг аваад хаяхыг хаяад яваарэ гэдгээ бас та нартай дахин сануулъя. За яг одоо бид нар хавар цаг ирж гин дэлхийн ертөнцид энергийн хувьд маш гой шилжилтүүд, маш шинэ энергиуд орж ирэх гэж байна. 2 сар, 3 сар болж яг хүндхэн өнгөрлөө. Яагаад гэвэл 2 сар гэдэг сар, цасан сар гэдэг сар гарсан. Энэ сар өөрөө маш олон зорилгоо биелүүлж чадаагүй сүнс буюу энергийн биеуд дэлхийн ертөнцийн буусан, аврал залбирал гуйсан тийм сар байсан учраас тэдгээр саруудад хүмүүс бол нэг юм гацалттай, төгжилттэй, яг нэг юм алхам хийж чадахгүй, урагшилж чадахгүй, ихтэй нэг юу болоод байгаа мэддэггүй хүндхэн үйлдэлүүдийг ингээд мэдэрсэн ийм сар болж өнгөрсөн. 3 сар арай дээрээ холов гэж бодсон ч 2 дугаар сараас арай дээр байсан боловч бас ухралттай сарны мөчлөг таарсан учраас 3 сар ч гэсэн нэлийн одоо сорилттой сар болж өнгөрсөн. За гэтэл одоо 4 сар орж байна. Хавар сар болж байна. Бид нар өчигдөр уржигдэр яг ингээд тэргэл сар гарлаа. Тэргэл сар маань өөрөө ягаан хэмээх нэртэй тэргэл сар гарсан. Энэхүү сар бол маш гоё зөөлөн бусдад
бусдад аягүй гоё хайр инэрл ойлголцол өсөлт хөгжилтийг дагуулж авчирсан маш гоё сар гарлаа. За одоо ч гэсэндээ өнөөдөр бол ингээ 3 дахь өдөр нь. Тэгэхээр өнөөдөр энэ лайвыг үзэж байгаа хүмүүс энэ сарнаар залбирал мөргөл хийж болно. Хүслээ лаврын навчин дээр бичиж чатааж болно. Эсвэл гоё хүслээ даатгаад өөрийнхөө хүслийн дэвтэрдээ буулгаж болно. Өөрийнхөө хүслийг гоё задлах тусам, өөрийнхөө хүслийг тайлбарлах тусам хүнтэй ярихад ч юм уу те эсвэл ингээд гоё ингээ буулгаад бичгэд таны хүсэл биелэх тэр гоё энергитэй сарууд гарч ийна. За тэр ч утгаараа би өнөөдөр тэргэл сартай өдрийн сүүлийн өдөр сонгоод за энэ өдөр ингээд оройны бяцлаглаа дуусгаад энэ сүрэг хүмүүсээс харьцахдаа сүнслэг дадлага хэрхэн хадгалах вэ гэдэг сэдвийн талаар ойлголт өгье. Яагаад вэ гэвэл та нарт маань цаашдаа 5 сар 6 сар ер нь энэ жилийн үлдсэн саруудад өөрийнхөө энергийг хадгалах энэ сүнслэг ухамсараа хадгалж үлдэх те за энэ сүнслэг ухамсараа маш гоё ингээд задлах тийм одоо зүйлүүд болж болзошгүй учраас та нартаа бас ойлголт өгье гэж бодоод ингээд энэ сэдвээр ярих гас сууж байгаа шүү. Та нар маань бас ойлгох хэрэгтэй байхаа тий. За ингээд хэдүүлээ сэдв рүү орох уу. За тэгэхээр би маш гоё ингээд асуулт асууя. Юу вэ гэхээр та маш ингээд сүрэг хүн таны эргэн тойронд байж болно, найз нөхөд дунд байж болно, гэр бүлд байж болно, гадны маст байж болно, ажил дээр байж болно. За хэрвээ ийм сүрэг хүн тантай тойролдвол та юу гэж ойлгодог вэ? За хэдүүлээ бүгдөрөнийх гоё ингээд чөлөөтэй те яг надтай одоо ингээд ярилцж байгаа юм шиг тийм гоё энергиэр хүлээж аваарай. Та тэр хүнийг ёо ямар хэцүү дарамттай хүн бэ гэж хүлээж авдггүй, жоох өөрийгөө хязгаарлаж холддоггүй те эсвэл яадаг вэ гэж би та нараас асуумаар. Яг одоо үзэж байгаа бүх хүмүүс хизээ үзэх нь хамаагүй яг одоо энэ өгүүлбэрийг сонсож байгаа бол өөртөө нэг юм хариултууд өгөөрэй. За 1 2 3 тий. За ингээ хариултуудаа та нар маань дотроо за ёо би бол төгшөөдөг. Би бол жоохон өөрийгөө хамгаалдаг. Би бол харьцмааргүй байдаг гэдэг ямар нэгэн байдлаар юм хариултууд өгж байгаа хаа. Гэхдээ сүнслэг дадлагын хувьд, сүнслэг энергийн хувьд бол маш сөрөг хүн. Таныг маш их зовоож байгаа. Танд ингээд айгуу тийм сөрөг мэдрэмжийг төрүүлж байгаа, таны энергийг дарах гэж оролдож байгаа эдгээр хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэхлээр эдгээр хүмүүсийг багш гэж хүлээж авах хэрэгтэй байдаг. Хэцүү? Мэдээж ингээл амар хэцүү нэг ингээл багшаа гэж хүлээж авах хэцүү шттэ. Гэхдээ яг сүнсний мэдрэмжийн үнд энэ сүүтрийн тал, хүн болгонд сүүтрийн тал буюу тэнгэрлэг тал гэж хоёр тал байдаг. Аура энергийн хувьд ухамсар буюу дотоод сүнсний ухамсарын хувьд ийм хоёр тал байдаг. Тэгэхээр бид нарт ингээд тэнгэрлэг энергич байгаа юм байна. За мөн сүүдрийн талж байгаа юм байна. Гэтэл сүүдрийн талыг бид нар эмчилж ангаах ёстой. Тэнгэрлэг талыг хөгжүүлж улам тусалж тордох ёстой байдаг. Гэтэл бид нар сүүдрийн талаа ангаахгүй ингээд мартах ч юм уу, эсвэл жоохон дарах ч юм уу, эсвэл зүхтах гэдэг ихэвчлэн тэрнээс шалтгаалаад өөрийнхөө дотоод бүх хүчийг гаргахтаа өөрийгөө сарниулаад удаашруулад байдаг. Тийм учраас бид нар энэ одоо сүнслэг энэ чадвараа өсгөхийн тулд хэдүүлээ ийм сүрэг хүнийг миний багш гэж хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүн бол таны дотор байгаа таны ингээд толны тусгал гэж явж байгаа. Таны дотор байгаа айдаг, имээдэг одоо жоохон хамгаалах ёстой, халамжлах ёстой, учрыг нь олох ёстой энергийг тэр хүн тэр сүрэг зангаараа танд харуулж өгж байгаа. За тэгэхээр энэ бол үнэндээ тэр сүрэг хүмүүс танд сүнслэг чадвараараа маш их тусалж байгаа буюу таны сүнсний өсөлтөнд нөлөөлдөг, шууд утгаараа нөлөөлж байгаа хүмүүс байгаа. Та тэдгээр сүрэг хүмүүсээс авч байгахдаа өөрийгөө ямар шархтайг олж мэдэж болно. За тэдгээр хүн бас ямар шархтайг олж мэдэж болно. Өөрийнхөө энэ шархыг хэрхэн яаж азанж эдгээж, ангааж, эмчлэхүү гэдгийг олж тогтоож болно гэд маш олон давуу тал буюу сүнсний маш гоё аяллууд эхэлдэг. Эхэндээ хэцүү. Тэгэхээр юу гэж харах вэ гэдгээр шалтгаална. Хандлага буюу харж байгаа өнцөг энэ хүн намайг дараад байна, доромжлоод байна, энэ хүн намайг сөрөг болгоод байна гэж харчих юм бол та хичээл сургалтаа авч чадахгүй, та тэрэндээ гацаал байна. Эсвэргээрээ би энэ хүн миний багш юм байна. Надад ингээд толны тусгалаар миний дотор бүр далтад нуугдсан сүүдрийн талын минь эмзэг байдлаар харуулж өгж байна. Тэгэхээр би энийг эдгэх ёстой. Би ингэж эдгэж цаашаа энерги минь өснө, ухамсар минь дээшлэн, сэтгэлээ би удирдах чадна, мөн өөрийнхөө энергийг би өсгөж чадна гэдгээ та ухамсарлаж чадах юм бол энэ зүйл бол таны багш болдгоо. За эхлээд бидний арга яаж ухамсарлах вэ? Хэцүү шүү дээ, тий. Яг ингээл ярьж байгаа шиг юм амархан биш байхгүй юу? Надад ч гэсэн маш олоодаа тохиолдсорч байгаа зүйлүүдийн нэг л дээ. За нэгтний хэдүүлээ өөрийгөө ажигланаа. Юу вэ гэхээр нэг өөрийн төвшнгөө ажиллах боломж олдож гин гэсэн үг л дээ. Тэгэхээр та танд ингээд сөрөг хүн орж ирээ, таныг сөрөг болгоо, тантай харьцахад сөрөг мэдрэмж төрүүлж байгаа бол тэр хүнд буцаагаад та ямар хариу гаргаж байгаа гэдгийг харнаа. Өөрийгөө мэдэрнэ, сэтгэл хөдлөлөө мэдэрнэ, айгаад байгаа юм уу? Одоо тий ингээд бүр хүзээ хадаад байгаа юм уу? Эсвэл ингээд ямар ингээд
таны дотор сүүдрийн талын гэмтэл байна гэдэг чинь тэнд ажиглалтаас хариу нь гарч ирнэ. Тэгэхээр та хариугаа гоо ингээд түр азнаад жоохон өөрийгөө нэг ажиглах тэм төвшөнд очиод те за би яг одоо энэ сэтгэл хөдлөлөөрөө юу гаргаад байна гэдгийг ажиглаж чадаад оншийг олж чадвал энэ дахин танд тохиолдохоо болцдог. Гэтэл та нар оншоо олж чадахгүй, оншоо олсон ч гэсэндээ ангааж идэж чадахгүй байхаар яг энэ нэг удаа тохиолдсон үйлдэл танд ингээл дахин тохиолдвол эндээс баяраагаар тохиолдуулаад эндээс сараагаар тохиолдуулаач гэдэг юм уу хүн нь өөрчлөгдөж байгаа, өдөөгч нь өөрчлөгдөж байгаа боловч хариу таны мэдэрч байгаа мэдрэмж яг адилхан байгаад. Тийм учраас хэдүүлээ өөрийнхөө дотоод төвшөндөө өөрийгөө ажиглах, за мөн эндээс нэг юм инэрл уучлалын орон зайг хайх нь маш чухал буюу сүнслэг судруудад юу гэж бичсэн байдаг вэ гэхээр эндээс та тэр инэрлийн орон зайгаа хайгаач. За жишээ нь нэг хүн ингээд нэг хүнтэй маргалдлаа. Тэр хүн таны ойр дотны хүн байлаа. За тэр тоо хоёрын маргалддаг сэдв дандаа нэг байгаад байна те. Гэтэл өмнөх дээр нь та ингээд имзэглээд эвгүй хүлээж авсан. Дараагийнх дээр нь эвгүй хүлээж авахгүй хичээсэн ч гэсэндээ дахиад эвгүй хүлээж аваад байгаа бол өмнөх дээр уучлалын орон зай явагдаагүй байна гэсэн үг. Та дахиад өөрийнхөө орон зайг өмөрөөч ч юм уу те. Өөрийгөө ингээд арай өөрөөр харсан тэр хүнд танд өгөх гээд байгаа тэр сүнсний мэдлэгийг ярьж задлж ингэж ойлгож чадаагүй байна гэсэн үг. За ингэ ойлгож чадахгүй байхаар дараагийн үед дахиад тэр байдал тавтагдаад байдаг. Дахиад тавтагдах үед хоёлаа ингээ ажиглаж үзсэн те. Хоёлаа ажиглаж үзээд за энэ хүнийг надад ийм мэдрэмж би энэ хүнийг ингэж хэлэх болгонд ингээд гомдоод байдаг. Ийм үйлдэл гаргах болгонд бүр ингэж амар чучирдаж хүлээж авдаг гэдгээ ялгаад оншоо олчих юм бол дараагийн тохиолдол нь юу байдаг вэ? Дараагийн алхам нь юу байдаг вэ гэхээр оншоо олцсон цагт хязгаар тогтоох боломжтой. Юу вэ гэхээр та тэрийг ингээд юм уучлах орон зай болгох боломжтой болж эхэлдэг гэх юм уу? Би одоо энэ хүнийг надад ингэж хэлэх болгонд нэвгүүцээ те. Эсвэл энэ сэдвэр ярих болгонд нь ингээд байгаа нь надад ийм эвгүй сүнслэг одоо энергийн өвчлөл байгаа юм байна гэдгийг ойлгоч штэ. Ингээд ойлгочхоор та хязгаар тогтоох буюу түүнд ингээд нэг хариу үйлдэл төвчж чадахгүй байгаатай ингээд нэг бүр ингээд өөрийгөө муухагаар мэдрээд өөрөөсөө муухай зангаа гаргаад ухаарч чадахгүй байгаа зүйлүүдэд хязгаар тогтоох гэж оролддог. Тэр үе рүү та шилжиж болно. За ингээд хязгаар тогтоож ийн гэдэг нь та бүх эрч хүчээ тэнд соруулахаа болно гэсэн үг. Бүх эрч хүчээ соруулах буюу бүх эрч хүчээрээ өөрийгөө дарамтанд оруулахгүй зөөлнөөр шийдэх орон зай ийм жоохон хэсэг танд гарч ирж эхэлж гин гэсэн үг. Энэ орон зайг барьж авч чадах юм бол та дараагийн удаа дандаа тань тохиолдоод байгаа сөрөг хүмүүст ингээ өөрийгөө соруулаад энерги соруулж байгаа юм шиг мэдрэмж аваад даруулж байгаа юм шиг мэдрэмж аваад ингээ та өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж авч байгаа энэ зүйлүүд чинь итгэж ангаагдаж ингээ гоё тайвширж эхэлдэг. За тэгэхээр таны хувьд бол нөгөө нэг баг зэрэг орон зайтай ингээд нэг төвчих ойлгох энерги тэр орон зай танд хэрэгтэй байдаг бахнэ. Тийм энэ орон зай гарч ирсний дараа ямар үйлдэл хийх вэ гэхээр энерги хамгаалах дадлуудыг өөртөө бий болгох хэрэгтэй. Юу гэхээр та юун дээр имзэглээд байгаагаа ойлгоцсон. Энэ имзэглээд байгаа ойлголтоосоо нэг юм ухаарл аваад түүнийг хязгаарлаа сурцсан те тогтоон бариа сурцсан. Одоо яах вэ? Одоо энерги хамгаалах дадлууд танд хэрэгтэй. Магадгүй зарим хүнд бясалгал хэрэгтэй, магадгүй танд төвлөрөл хэрэгтэй те. Заримдаа хэдүүлээ одоо ингээд нэг юм гоё энерги усмсанд ороод цэвэрлдэг ч юм уу арга барилууд байдаг. Тэр арга барилууд танд хэрэг болно. Хамгийн одоо энерги хамгаалах дадлуудын нэг нь бол уучлж өршөөх сэтгэлээ улам илүү хөгжүүлэх, сайжруулах, өөрийгөө ч гэсэндээ уучлал сурах тэр алхам руу орох энэ алхмууд байдаг. За дээрэс нь ингээд за энерги ингээ хамгаалаа сурчлаа, ингэчлээ ингээ оншоо олчлоо, инглээ гэд бид нар ингээ дараалалаараа явж гин гэж бодъё. Тэгсэн чинь яаж сурах вэ? Дараагийн түвшин. За энерги хамгаалах дадлуудаа хийсний дараа бүр энерги өсгөх ямар дадлуудыг хоёлаа гаргаж болох вэ? Энэ нь юу вэ гэхээр хариу үйлдэл үзүүлэх биш, хайр өгч сурах. Жишээ нь таны хэн нэгэн сөрөг энерги дарамтлаад байгаа юм шиг гэр бүлээс, нийгмээс ирж байгаа энэ сөрөг зүйлүүдэд та хариу үйлдэл үзүүлээд өөрийгөө өмөрөөд ч юм уу, уйлаад ч юм уу, эсвэл одоо буцаагаад ингээд сөрөг зан гаргаад ч юм уу те ингэдэг байсан бол энэ дээрээ хариу үйлдэл үзүүлэхэ болоод хайр өгөх гэж хичээдэг болно. Юу вэ гэхээр энэ хүн миний багш юм байна. Энэ хүн миний энэ сөрөг зан над руу гаргаад байгаа муухай сөрөг зангаараа миний дотор байгаа сүүдрийн талыг гаргаж ирж байгаа юм байна. Тэр сүүдрийн талд гэмтэл байсан юм байна. Тийм учраас би энэ хүнийг хайрлах ёстой юм байна гэдэг ухамсар. Энэ бол хамгийн хэцүү үе нь буюу
танд ингээд заримдаа боломжгүй юм шиг сонсогдож байгаа боловч үндэ энэ бол сүнслэг төвшин асар их агсны шинж, асар их агсны буюу ингээд сүнслэг дадлагтай сайжирж гин, сүнслэг мэдлэгтэй өсөж гин, та өөрөө өвдөлтийн зүрх сэтгэлийн өвдөлтийн ойлголтуудыг мэдэрч чаддаг болсон юм байна, ойлгож чаддаг болсон юм байна. Танд инэрл амар амгалан төрдөг болсон юм байна. Инэрл амар амгалан төрнө гэдэг нь сүнслэг шатлалын хувьд айгүй өндөр дээд шатлал. Энэ шатлалд байж байгаагаараа та юу хүртэж байгаа юм бэ гэхээр таны хувьд амьдралаас авах амьдрах төр зориг, амьдрж байгаагаа мэдрээд амьдралд дурлж ингэж гой хорогдно гэдэг бол маш чухал ойлголт байдаг. Тэр хорогдох сэтлүүдийг хорогдно гэдэг нь бүр ингээл би үхгүй гэл ингэж байгаа хорогдож байгаа биш. Маш гой дурлаж минут секунд бүрээ зөв ингэж ойлгож ухаарж байгаа, зөөлнөр амьдралаа харж байгаа ухаарлыг хэлээд байгаа байхгүй юу? Тийм учраас та энэ бүхний эцэст нь юг сурж ийн гэхээр сүнслэг маш өндөр түвшинд очиж ин гэсэн үг. Тэгэхээр энерги ухамсарын шатлалын хувьд та нөгөө нэг хайр, нөгөө нэг инэрл, нөгөө нэг амар амгалангийн түвшинд очино гэдэг нь та нөгөө өөрийн чинь амьдрал маш гой зөв болоод өөрийн чинь амьдралыг үзэл зөв болж байгаагийн нэг илрэл болдгоо. Тэгэхээр хэдүүлээ энэ ярианаас юг ойлгож авах вэ гэхээр сөрөг энерги маш их байдаг. Бид нар гэр бүлээсээ ойр дотны хүмүүсээс асар их сөрөг энерги халтлагуудыг хүлээж авдаг. Гэхдээ үүнд харах өнцгөө өөрчлөх буюу сөрөг зүйл над руу хийгээд байгаа хүмүүс маань өөрөө миний энергийн сүнсний багш юм байна. Эдгээр хүмүүсийн ачаар би сүүдрийн талын өвчлөлүүдээ олж харж байгаа юм байна. Энийний ачаар би идгэж, инэрч, эмчилж төвлөрч сурж байгаа юм байна. Түүнийхээ ачаар би өөрийгөө энерги хамгаалах дадалтай болж байгаа юм байна. Хариу үзүүлэх биш, хайр үзүүлж сурж байгаа юм байна. Аливаа амиг нөгөө тогтоон барих буюу энергийн хязгаараа тогтоод сурж байгаа юм байна. Гэх мэтчлэн ухаарлуудыг авч сурж байгаа. Энэ ухаарлуудыг авснаар та бол өдөр ирэх тусам амьдралын мөн чанар суралцаад сүнслэг чадвартай өсөөд амьдралд хандах тэр мэдлгүүдтэй маш гоё урсаж орж ирж байгаа тий. Тэгэхээр та хамгийн хэцүү зүйл тулах юм чинь ер нь таныг сөрөг болгож байгаа, таны ингээд сөрөг энергиудыг чинь дотроос тань гаргаж ирж байгаа тэр зүйлтэй нүүр тулгараад түүнтэй нэг төвшин тарьцдаг болоод түүнийгээ шилжүүлж өөрчилж чадах энэ төвшин гэдэг бол бүр хамгийн гайхалтай төвшин байхгүй. Тэгэхээр энийг ингээд зөв гаргаад, зөв задлаад, зөв хараад, зөв ил тодоор харьцаж сурна гэдэг бол та яг одоо ямар төвшөнд байна? Та цаашдаа ямар төвшөнд очих юм? Таны энэ амьдралд ингээд гоё амьдралын утга учраа болоод амьдрах тэр үе шатанд чинь юу болж ийн гэдгээ ингээд гоё ойлгож байгаа нэг хэлбэр болж өгч байгаа. За ингээд та нар маань энэ ярианаас ингээд ойлгож байна уу те? Сүнсний дадлаг гэдэг бол бид нар маш их юм тулдаг. Хүн дандаа ингээд эргэн тойронд гоё эрг хүмүүс байгаа л те. Таныг магтаал, урамшуулаад, хайрлал байна гэдэг бол сүнслэг чадрыг бас нэг хөгжүүлэх арга биш байхгүй юу? Энэ бол магадгүй та бүр эсрэгээрээ нөгөө нэг айгуу гоё боломжтой айл төрсөн хүүхэд бүр эрхийн балаа болоод ээж аав нь юугаарч дутаахгүй байгаад тахаар бүр эрх болоод балаа болоод бүр ингээд амьдралд жоох юм яг жинхэнэ амьдралын талбар дээр уналттай амьдраад байдагтай адилхан гэсэн үг. Онд сурдаг юм гавл хүмүүстэй тархитлагын аюулсаа ажилтдаг IQ өндөртөө мөртлөө яг амьдралын талбар дээр гарсан чинь амьдралаа бизнес босгож чаддгүй, удирдах манлайлж чаддгүй нөгөө муу сурж исэн хүмүүс чинь амьдралын талбар дээр аюул амжилт үзүүлээд байдгийн ялгаа нь юусэн энэ муу сурж исэн гэдэг бол тэр хүүхд сүнсний хувьд аюул асуудал одоо тий сөрөг үгсийг сонсч исэн гэсэн үг. Тэнэг мангар чи сайн хичээ, чи инг гэд өөрийгөө ингээд шаардуулж исэн гэсэн үг. Тэгэхээр тэр багтаа ингээд муу сурж исэн хүмүүс чинь өөрөө сүнслэг дадлага багтаа авцсан гэсэн үг байхгүй юу? Тэр нөгөө нэг сурах юмаа ингээд эргэн тойрны муу сурдаг болохоор найзуудгүй байсан байж магадгүй тий эсвэл багшаасаа айгүйх траума авч исэн байж магадгүй багш болон эргэн тойрны хүмүүсээс урам авахгүй штэ дандаа нөгөө нэг асуудалтай дандаа нөгөө нэг голөгдож байгаа нэг чадваргүй байгаа юм шиг мэдрэмжийг авч исэн хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс яг амьдралын талбар хүртлээ үүнийгээ ингээд чадварчуулаад сайжруулад яг амьдрал дээр маш мундаг бизнесмен болцсон тий маш мундаг баян чинэлэг болцсон маш мундаг тэр бумтан болцсон байхаг үүсэхгүй байдаг. Гэтэл нөгөө онц сурдаг хүмүүс маань яад юм бэ? Яг энэ жишээн дээр ингээд ярахад нөгөө онц сурдаг дандаа мундаг шүү. Чи манай ангийн манлайлагч шүү тий. Чи оюуны потенциал сайтай шүү. Чиний амьдралаа сайхан амьдрнаа гэд хэлээдсэн хүмүүс маань эсрэгээрээ бүр амьдрал дээр бизнес эхлүүлж чадахгүй яг ингээд гоё баян чинэлэг тий ингээд
санхүүгийн эрхчлөөнд хүрч чадахгүй зөвхөн бусдад зөвлөгөө өгөхдөө аягүй сайн мөртлөө онол нь аягүй сайн мөртлөө практик байхгүй хүмүүс байх гэдэг талууд аягүй их байгаа. Би бүх хүмүүсийг гэж хэлж байгаа юм шүү. Би яриатаа уялдуулаад жишээ авч байгаа шүү те. Тэгэхээр та нар маань тэрийг манаас ойлгоорой. Ийм байгаад байдаг. Энэ яагаад ингэж байгаа юм гэхээр хэдүүлээ. Нөгөө нэг сүнслэг дадлага буюу багш нартайгаа уулзсан байгаа байхгүй юу. Нөгөө мус сурдаг хүн чинь эргэн тойронд нь тэнгээ мангара чи ийм үү тийм үү гэдээс өмнө чи бүгд багш нэсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөө багшаас тэг хэцүү ч гэсэндээ нэг юм чадварууд суугаад би хичээх ёстой байна. Ингэж одоо ад үзэгддэм байна. Ингэж гологддэм байна. Ингэж доошоо хийлэгдэм байна. Ингэж бүлэдэлдэм байна гэдгийг багадаа ойлгоцсон. Тэгээд амьдрал дээр айгуугаа өөрийгөө зөв авч явж байгаа. Айгуугаа өндөр түвшинд өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр та нар маань энийг ингэж гоё сонсож зөв ойлгоорой те юу гэж ойлгох вэ гэхээр та өнөөдөр сөрөг хүмүүсийг багшаа гэж хүлээж авах төвшин гэдэг бол өндөр төвшин гэдгийг би ойлгож байна. Гэхдээ боломжгүй төвшин биш. Энэ бол боломжтой төвшин. Би нөө девдатаар айгуу гоё ингэж жишээ авдаг шүү дээ. Юу вэ гэхээр бурхан багш өөрөө сэтгаарда өөрөө амьдралдаа төрөхдөө девдат гэдэг одоо наад захтай аавынх нь илүү ээжийнх нь ингээд нагаж буй хамаат үеэлүүд байдаг. Тэгээ тэр нь ингээд бүр төрсөн цагаас нь гэгэрэлтэй булаацалдаад юу ч хийжсэн би хаан ширээнд бас суун одоо ном сум харуулсан ч өрсөлдөж байдаг те. Ном уншсан ч өрсөлдөж байдаг. Яаж ч өрсөлдсөн дээр нь гарч чадахгүй мөртлөө дандаа атаархаж давшилж дайрж идэг. Одоо энгийн амьдралаар харахаар дандаа сөрөг энергийг сэтгаар дараа цацж идэг, өгж идэг тэр хүн гардгаа амьдрал нь бодит түүхтэй. За тэгээд тэр түүх юу болж өөрчлөгддөг вэ гэхээр нөө сэтгаарда өөрөө тийм ингээд сөрөг зүйлүүдийг багасаа аваад тэр хүнтэй эргээр энергийн тулдаа хийгээ те. Ингээд тулдаж зөрчилдөхгүйгээр тэр хүнээс ухаарлаа аваад би хэрвээ энэ девдат шиг ийм атаарх байсан бол би ингэж харагдах юм байна. Би девдат шиг ийм өнгөрөө байсан бол ингэж харагдах юм байна гээл өөргөө зэсээ яваад байдаг те. Девдатыг багшаа юм шиг хүлээж авч байгаа. Тэгээ ингээд засаж явсаар байгаа тэр хүн гэгэрэл төрдөг. Хэдэн мянган жил буюу 50000 жилийн тэртээ хүмүүсийн ухаарлыг зөв тийш нь чиглүүлэх тэр энерги урсгалыг тэр ингээд сэтгаарда өөр олж авч байгаа. Девдат өөрөө нийтийн ёсонд бол нэг юм атаархагч, нэг юм тэмцэгч, нэг юм сөрөг энергийг харуулж байгаа боловч нууц ёсонд болохоор девдат өөрөө бурхан багшийг гэгэрүүлж өгж байгаа бод садва болж өгдөг. Мөн девдат өөрөө бас гэгэрдэг. Яагаад гэвэл тэр өөрөө багшлахаар ирсэн багш сүнс байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр тэр хүнд хамгийн хэцүү зүйлүүдийг тэмцэлдэж, өрсөлдөж, доромжилж, давшилж харуулж байгаагаараа өөрөө тэр хүнд амьдралаараа ингээд сүнслэг багш нь хийжсэн. Сүнслэг багш нь хийжсэн учраас тэр сэтгаарда өөрөө багш одоо тэр энерги мэдрэмжээ ухаарлаа аваад ингээд төгс гэгэрээд 50000 жилийн хүмүүсийн ухамсарыг зөв тийш нь чиглүүлж байгаа. За энэ дэр нэг юм хэлж өгье. Би яад ихчлэн ингээд буддын буюу буддаа огшин жишээнүүдийг татдсан бэ. Би өөрөө ингээд амар буддизм одоо буддын шашинтай хүн юм уу гэдэг дээр тайлбар өгье л доо. За би өөрөө яг шашин гэж явдггүй. Би өөрөө буддаа буюу төгс гэгэрсэн биеэр тулсан багшийн сургаалыг сонсож тэр хүнийг хүндэлж тэр бурхныг хүндэтгэж явдаг. Тэр хүний амьдрал сургаал бүх бодит зүйлүүдийг нь уншиж явдаг. За яагаад гэвэл өөр би бас Есүсийг ч гэсэн дагаж болох байсан шүү дээ. Христийн шашныг дагаад тэр хүн ч гэсэн бурхан гэж явдаг учраас тэр хүний сургаалыг дагаж явах болох байсан ч гэсэндээ яагаад гэдгүү гэхээр одоо яг миний сонголтолтой би бусад хүмүүсийг заавал энийг сонгох гэж байгаа юм биш шүү. Та нар маань маш гоё сүнслэг өндөр чадварын төвшөнд сонсороо те битгий юм өнгөц хандаарай. Би өөрийнхөө шилжилт, өөрийнхөө шийдвэрийн дагуу энийг ярьж байгаа шүү. Тэрнээс би Христийг ч юм айл нэг шашныг буруутгах гаагүй гэдгийг та нар маань одоо ингээд намайг олон удаа сонсож байгаа хүмүүс бол ойлгодог болсон байх гэж бодож байна. За тэгсэн чи яагаад би Христийн шашны энэ үзлийг ингээд бүр ингээд нэг бүрчлэн уншиж ингэж гоё одоо бүх жишээндээ татдаггүй вэ гэхээр бүх ингээд бурхад буюу энергиуд ингээд дэлхийн ертөнцийг бүтээгээд ингэж яхад их тесрэлттэй онол буюу те дэлхийд тэр ингээд маш том тесрэлт болоод төвнээ шалтгаалсан энерги амьдрал амин үсээ явж яхад өөрөө Христийн буюу одоо бурхан Христийн шинт чинь аав гэдэг те бурхныг ааваа минь ааваа гэж дууддаг. Тэр өөрөө энерги бурхны энерги өөрөө тэр тесрэлтийг хараад өөрийгөө хийчлээ. Би ертөнцийг бүтээчлээ. Энэ надаас болоод юм тесрэлт болчлоо гэд андуурчдаг. Андуурчдаг гэж хэлэх нь бас оновчтой юу те тэгээ бодцдог. Яг ингээд тесрэлт болж байгаа тэр моментэд тэр бурхны энерги тэнд байж таарад түүнийг хараад би хийчлээ гэж ойлгоод ингээд би ертөнцийг бүтээчлээ. Би энэ ертөнцийг бүтээсэн. Би ертөнцийн эзэн аав гэдэг. Тэнгүүд хүмүүс нөгөө нэг ингээд те 7 ажлын тэдэн өдөр ингээд ертөнцийг дэлхийн ертөнц нар сарыг тэгж бүтээгээд тэдг өдөр намардаг гэд одоо Bible буюу одоо бурхны одоо Христийн шашны сударт гарсан байдгаа тийм үү. За гэтэл ингээд сайн судлахаар яг тэгж гардаг. Одоо буддын шашин бол 50000 жилийн тэртээ ингээд чиглүүлээ явж байгаа буддизм буюу буддаа өөрөө
тэрийг ингээ мэдж байгаа байхгүй та энэ ингээд өөрийгөө хийчлэг ойлгочлоо тэгэхээр өөрийгөө ертөнцийн эзэн бас нэг юм энерги бас нэг бурхан байгаа ч те бурхан болгоо өөрөөр давуу талтай хүн болгоо өөр ингэсэн зан чанартай өөр ингэсэн давуу талтай гэдэг шиг бурхад ч гэсэндээ өөртөө ингэсэн одоо юмдаа чадвар нэг юмдаа илүү төгс чадвартай гэх юм уу тийм юм байна л да одоо ингээд хар ухаанаар тайлбарлахад гэх юм уу да тий за ийм юм байна. Тийм учраас хэдүүлээ яг энийг ингээд ойлгоод би буддын буюу төгс гэгээр биер тулсан багшийн буддаа багшийн Сиддхартагийн жишээнүүдийг амьдралдаа их татдаг. Тэр амьдралдаа жишээнүүдийг ингэж тайлбарлаж одоо ярьж өгдгөө гэсэн үг шүү. За та бол хэний жишэгт та хэнд итгэж үнэмшиж та ямар шинтэй байх нь бол таны өөрийн бүрэн эрх таны бие одоо итгэл үнэмшил шисэг бишрэл таны өөрийн сүнслэг мэдрэмж мэдлэг зүүн савныг хөндлөж байна. Гэхдээ би өөрийнхөө яг нөө олж мэдсэн талаасаа ингээд тайлбарлаж байгаа. Ямар ч байсан өнөөдрийн сэдвэр бид нар ямар олцтой өнөөдрийн лайвыг дуусгах вэ гэхээр бид сүрэг энэ амьдрал тохиолж байгаа сүрэг хүмүүсээс асар их ухаарлаа авна. Гэтэл ихэнх хүмүүс эсэргээрээ драма авчдаг. Юу гэхээр айчдаг, имээждэг, гэмт хоорондоо зөрчилдөөд маргалдаад хэрүүл задаа үүсгчдэг. Ингээд драма аваад яваад хар чинь нийгмээр дүр юу ухаарлаа авах хүмүүс биш. Нийгмээр дүр драма авсан хүмүүс болоод тэр драматагаа ингээд нийлж харьцаад байдаг те. Нэг драма нөгөө драматагаа те харьцаал. Тэгэл нэг гэмтээсэн нэг гэмтсэн нөгөө хүмүүсээ гэмтээгээд бид нар чинь энэ сүрэг энергийг айгүй хуржуулцдаг. Өөрсдөө мэдхгүй. Эсвэргээрээ бид нар энийг ухаарл гэж ойлгоод, энийг багш гэж ойлгоод өөрийнхөө олж мэдсэн тэр сүрэг эргэн тойронд таны хүрээлэл гэж байгаа ажлын, амьдралын, гэр бүлийн энэ хүрээллүүдээсээ сүрэг хүмүүсээ олоод энэ хүмүүсээ багшаа гэж хүндлээд энэ хүмүүсийн өгөх гээд байгаа ухаарлуудыг нь аваад би тэгээ насан туршдаа наалдаж яа гэж хэлж байгаа биш. Авах юмаа авчаад тэгээд хүндэтгээ цаашаа явуулнаа. Та өөрөө салах цаачин болоод ирэхээр амьдралын угаасаа мөн чанарын тохиолдлууд өөрөө таныг салгаад өөрөө таныг ингээд холдуулцдаг. Энэнд та заавал холдохгүй бол та заавал хичээх шаардлагач байхгүй. Цаанаасаа нөхцөл өөрөө бүрлдээд та нар өөрсдөө ингээд өөр замаар явцдаг. Гол нь тэр хүртэл та тэр сөрөг хүмүүсээс авах ёстой мэдрэмжээ, ухаарлаа, энергийн цэвэрлэгээгээ тэрийг авах нь хамгийн чухал байгаа байхгүй. Хэрвээ бид нар тэгж чадах юм бол өөрийнхөө энергийг задлж чадна. Энерги задлна гэдэг ойлголт маш чухал тийм үү. Тэгээд энэ энергийг задлж чадах юм бол та өөрийнхөө энергийг тогтоож барьж сурна, өөрийгөө хайрлж сурна, хөгжүүлж сурна, энерги хамгаалах дадлуудтай болж сурна, хариу өгөх гэж үлдээдтэй хин нэгэн таныг хараачвал буцаага тэр хараалынх нь хариуг өгөх гэж биш, хайр өгөх гэж хичээдэг болно. Ингэснээрээ та өвдөлтүүдийг өөрөөсөө гаргах биш хайрын энергиудыг өөрөөсөө гаргадаг болно. Тэгэхгүй байхаар биднээс гарч байгаа зүйл нөгөө хараал хилүүл буцаагаад хараал хилээд байхаар бид нар амар өвдөлт мэдрээд идэг те зүрх сэтгэлдээ гэмшил мэдрэн өвдөлт мэдрэн сэтгэл дотроо ингээм амар амгалан биш болчдөг те нэг тийм тухгүй хэдий хүнтэй маргалдаа тухайн тэр зөрчилдөөнд та ялж болно хэл амаараа ч юм уу те одоо сөрөг үгээрээ ялж болох ч гэсэндээ сэтгэлийн сүнслэг чадрын ялалт авдаг байхгүй юу тухгүй байдал авчдаг сөрөг энерги авчдаг айдас авчдаг тэгээ бүр юу нөгөө төвшин байх мэдрэмж чинь эсэргээрээ ингээд савлцдаг. Тэрнээс шалтгаалаад сөрөг энергийг багшаа гэж хүлээж авч чадахгүй байгаас шалтгаалаад нэг нь маш их өвчлөл, сэтгэл зүйн өвчлөл гарч ирж байна. Сэтгэл зүйн өвчлүүд бол удаашраад ирэхээр махан биений өвчлөл болдог. Махан биений өвчлөл болоод ирэхээр та өөрийгөө гэмтээдэг, бэртээдэг, эрэмдэг, зэрэмдэг болдог. Сэтгэлийн хувьд, махан биеийн хувьд эрэмдэг, зэрэмдэг болоод ирэхээр таны амьдрал утга учиргүй болдог. Утга учиргүй болчоороо та шархтаагүй яваад байдаг. Тэгэхээр бид нар бол нийгэмд айгүй том үүрэгтэй. Юу гэхээр би таныг эдгэж, та намайг эдгэж, би таныг тосолж тордолж, та намайг тосолж тордох үүрэгтэй. Тэгэхээр бид нар энэ үүргээ айгүй гой ойлгоод нэг рүүгээ нэг мухаа сүрэг энерги ингээд цацах биш, тэрийг болгоомжтойгоор хандах. За нөгөө сүрэг энийг ойлгохгүй хүмүүс танд ингээд сүрэг энерги өгөх үед тэрийг айгүй юм те трама болгож авахгүйгээр эсэргээрээ төвлөрөл багшаа гэж хүлээж аваад энэ хүн надад юу ойлгуулах гээд ингэж сүрэг зан гаргасан чинь би тэрнээс ямар гэмтэл авах гээд байна гэдгийг оншноос шалтгаалаад өөрийгөө хязгаар тогтоод сураад за би ийм золиос болохгүй шүү те би энэ сүрэг энергиэс өөрийгөө гэмтээж бусдыг гэмтээхгүй шүү гэдээ өөрийгөө хязгаарласнараа одоо өөрийгөө хайрлж сураад бусдыг хайрлж сураад мөн бусдад хариу өгөхгүйгээр хайр өгч сурах энэ одоо сүнслэг мэдлгүүд бидэрт аягүй чухал байх юм уу нийгэмд болохоор бүгдөө дандаа л хариу өгөх гэдэг ааштай ямар нэгэн юм сөрөг үг хэлвэл шууд өөдөөс нь хэлэх үг нь бэлэн сөрөг зөрчил үүсгэх юм бол та би өөрийгөө хамгаална би өөрийгөө стандараа ингэн тэгнэ гэд бид нар чи аягүй тийм хариу өгөх аягүй дуртай болчих байсарч ирсэн.
Гэтэл одоо бид нар хариу өгөх төр үйлдэлээ ухамсарлаад хариу өгөх биш хайр өгөх гэж хичээгээд ойлгох гэж хичээгээд амар амгалан байдалд хүрэх гэж оролдох юм бол амьдралд маш их гоё боломжууд гардаг. Таны сүнс маш гоё аялал хийж байгаа. Таны сүнс маш гоё дэлхий дээр хүн болоод төрсэн байна гэдгээрээ л сүнслэг аяллаа маш гоё ингээд үргэлжлүүлээд хөгжүүлээд ухамсарлаад явж гин гэсэн үг ээ. За ингээд та нарыг өнөөдөр нэг ажлын эхний өдөр даваа гарагт те нэг юм сөрөг хүмүүсээс өөрийгөө хамгаалах ухамсарын ойлголт өгье гэж бодоод хийж байгаа лайв маань удахгүй өндөрлөх гэж байна. За тэгээ та нар маань ингээд ойлгох юм ойлгоод мэдрэх юм мэдрээд бас ингээд гоё мэдрэмж авч чадсан бол комент хийчээрэй. Гоё сэтгэлдээ хуваалцаарай. Би ч гэсэндээ тэ өөрийн хийж байгаа амьдралын зорилгоор хийж байгаа сүнсний мэдрэмжээр хийж байгаа ажлынхаа гоё үр дүнг нь та нарын талархал, та нарын сэтгэгдэл, та нарын үнэлэмжээр бас мэдэрч суухад надад ч гэсэн гоё байдгаа тий. Тийм учраас өөрөөсөө мэддэг зүйлтэй саяны ярьсан зүйлийг гоё тусалж, тордож, усалж, өнгөлөөд за сөрөг энерги орж ирвэл ингэж хүлээж авъя гэдэг ухамсарын юм чиглэл заавартай болоод түндээ ингээд гоё үнэн чандахыг хичээгээрээ. Ингэснээр бид нарын нөгөө нэг айгуу трама аваал, айгуу зовлон гэж аваал, тэ айгуу ингээл зовоол, нэг хүнд гомдоол, тэр хүнтэйгээ зуралдаад идэг. Тэр л яг гимтлүүд маань идэж ангаагддаг гэх юм уу? Тэр гимтлийн ангаана гэдэг бол бидний хувьд амьдралдаа маш гоё боломжуудыг гаргаж өгдөг. Энэ дэлхий дээр хэн таны сүнслэг дадлагыг хаадаг вэ, зогсоодог вэ гэхээр та өөрөө. Үнэндээ бусад хүмүүс хаацсан юм шиг санагддаг ч гэсэндээ яг тэр хаах шийдвэрийг та өөрөө гаргаад, өөрөө зогсоод, өөрөө удаашраад, өөрөө гацаад явж идэг. Тэгэхээр энэ сүнслэг энергийн чадварыг хэн нээж чадах вэ гэвэл та өөрөө. Тэгэхээр та нээх нь хүн та юм байна, хөгжүүлэх нь та юм байна, зогсоодог хүн та юм байна гэдгийг ойлгоод ирэхээр бид нар юм хүчтэй болж ирдэг. Тийм учраас хэдүүлээ энэ дээр ингээд айгүй гоё. Би зогсоохгүй, би цааш нээх ёстой. Би сүнслэг дадлага өргөжлүүлж байгаа. Миний сүнсэнд мэдлэг, миний сүнсэнд дадлага, миний сүнсэнд туршлага, миний сүнсэнд сүдрийн талаа амжилах ухаарл хэрэгтэй гэдгээ хүлээмжшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бид нар ингээд дандаа гоё орчинд байгаа л те. Дандаа магтуулаад, дандаа ямар сайхан юм бэ, ямар гоё юм бэ гэд хар чи хөгжихгүй штэ. Дээшлэхгүй штэ, сайжрахгүй штэ. Тэгж байгаа л ангааж байгаа л те. Тэгэл цаашаа ингээд аялал маань жоохон гацсан байдалд ороод те. Энэ төрөлд айгуугой хүн бож төрснөө дараа төрөлдөө бар болоод төрүүл яах вэ? Эсвэл арслан ч юм уу амтан гэж хэлж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр яг бид нар энэ төрөлтөө сүнслэг дадлага маань сайжрахгүй бол амтан ургамал болж төрөх магадaltaй. Тийм учраас энэ төрөлтөө сүнслэг дадлага маань сайжирчих юм бол бид нар улам илүү мундаг мастер багштай эсвэл мундаг ингээд төгс гэгэрсэн бурхан бодис садва юу ч болж төрөх боломжтой. Бурхан бодис садва тэнгэрлэг энерги болохоор бид нар галактик ертөнцийн амьдралыг өргөжлүүлээд амьдрал зохиогоод те нөгөө ертөнцийн эзэм би бол ертөнцийн эзэм би бүгдийг хийчлээ би бүгдийг зохиочлоо гэж байгаа шиг суугаад байж өсөхгүй шүү дээ тий. За ингээд ийм сайхан яг хэрэгтэй өгнөд байлаа. Үн цэнтэй зөвлөгөө байлаа. Баярлалаа багштаа гэсэн байна. Улан баяр баака. За надад баярлсан танд бас баярлалаа. Тэгээ сайхан үг комент бичсэнд бас баярлалаа. Би ийм сайхан үг комментоор ингээд айгуу гоё ингээд ирч хүч авдаг. За сүүлийн үед ингээд лайв хийж амжихгүй ингээд бас та нартай гоё шин мэдээлэл оруулахгүй жоох удаад байгаа. Тийм учраас надад нэг ийм гоё өгнөд чи маш гоё ингээд сэлгэлт болж өгж байгаа. Энерги маш гоё хүч уран болж өгж байгаа тийм ээ. Тэр сайхан байлаа. Надад ч гэсэндээ энийг ингээ сайхан гаргаад яриа та нартай танилцуулаад ингээд маш гоё байлаа. Тэг өнөөдөр бас нөө орой болоод ингээ гэрэл асааж аваад лайв хийхээр бас гоё харагдаад байгаа. Өнөөдрийн үед гэрэл асаагаад өөрийгөө харсан чинь гоё харагдахаар нь за ерөөсөө өнөөдөр гоё сэдээр ярий гэдэг уран зориг аваад тэ эмэгтэй хүн ч одоо бид нар хавар болж байна. Хавар болохоор бид нар маш гоё ингээд энерги шилжилтүүд орж ирдэг. Энэ шилжилтүүд чинь цаанаас автоматар сахиус дэлхийн ертөнцийн энерги одоо тэр бодис садванаар маань сэрчгээр эмэгтэй хүн үс гүзгийн янзалмаар, тордмаар, гармаар, инээмээр, ханаамаар болж эхэлдэг шүү дээ. Үнэхээр сайхан зөвлөгөө өгдөгт үргэлж талархаж авдаг гэсэн байна. Маш их баярлалаа. За сая ингээ өнөөдөр минь надад үзүүлсэн эмэгтэй маань, манай шав маань комент хийсэн байсан хайчуу. Тэрийг нэг уншаадах яасаа нэг гоё уншмаар санагдсан чинь халуу болчлаа. Алдахгүй нөө компьютероор орж байгаа болохоор.
За тэгээд маргааш шиг маш гоё ирч хүчтэй ухтаараа яг одоо сүнслэг энерги дадлага бити зогсоогоороо үргэлжлүүлээд маш гоё аяллуудаа хийгээрээ дээрэс нь өөрийнхөө сөрөг хүмүүс таралдж байгаад битгий бухимд битгий стресс ав битгий дарамт ав битгий амьдралаа өөрийгөө би язгүй юм байна би яагаад юм хүмүүстэй таралдж яач үйж гэж битгий бод би өөрөө мэдэхгүй автоматар тэгээ бодсон байх тохиолдлууд надад гардаг зөндөө гардаг тэгсэн хүүе би нэрээ юу болоо явж байна те би чи өөрийгөө контролдох хэрэгтэй шүү дээ эн чинь миний багш шүү дээ окей ойлголаа за би миний сүнслэг дадлагыг надад ингээд төлөвшүүлж өгч байгаа юм байна. Намайг хязгаар тогтоох ёстой гэдгийг сануулж өгч байгаа юм байна. За намайг дахиад илүү өсөж дэвших тэр боломжийг надад өгж байгаа юм байна гэд ингээд явдаг. Тэгэхгүй хүмүүс ч маста орцсон, нийгмийнхаа энэ амьдралд орсноо нөгөө нэг хүнээс биш олон хүнээс юм ирээд тэгэхээр жоохон дарамтанд ороод ганцхан нийгмийн амьдрал биш бид нарт чинь нийтийн амьдрал, эдийн засгийн амьдрал өчнөө бол амьдрал байгаа учраас тэр амьдралдаа жоохон уягдаад ирэхээр бид нар чинь ингээд ухаарлаа хаях гад байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр ухаарлаа хаяхгүй бол та маш гоё энерги хүлээж аваад та өөрийнхөө чагтыг тайлаад чагтыг буюу хаалгыг нээгээд чагт хаалгаа нээснийхаа ачаар та өөрийнхөө сүнслэг дадлагыг зогсоох гөрвчлүүлэх боломжтой байдаг. За гялалаа ухаалаг үзэсгэлэнтэй гээрсэн багш шүү гэсэн байна. Оо ямар гоё хэлтэй мэ баярлаа тий. Зөндөө яраарай гэсэн байна. Гялалаа ухаалаг үзэсгэлэнтэй багштаа л гэсэн байна. За сайн байна уу? Өнөөдөр ажлын нэг хүн над руу таата бас гэдэл төрүүлсэн юм аа. Маш их хэрэгтэй чухал мэдээлэл өглөө. Тэд маань бидний багшин байна гэдгийг маш сайн ойлголоо гэсэн байна. Өө ямар сайхан баярлаа ингээд цэгмэд туламсран гэдэг хүн яг үнэн таны цаг бас учраас та энэ цаг энэ орон зай энэ энергийн долгион дотор явж байгаа. Таны энийг сонсох шаардлагатай сүнстэй мэдэрч байгаа учраас та битээр энэ цаг энэ орон зайд ингээд холбогдоод би яриад та сонсож сууж байгаа. Тэгэхээр тэр сүрэг хүн тэд яг тань руу хандаад зөвхөн өөрлөгөө хандж ийн гэж хэлчихвэл та нөгөө түрүү хэлдэгчлэн трама авчин, гэмтэл авчин, өвдөгчин, өөрийгөө зовоочин, энергигээ сорулчин, дээрэс нь өөрийгөө сүнслэг дадлагыг хаачна. За би хэнийг ч харьлахгүй. За би дахиж хэнийг ч уучлахгүй. Дахиж би хинтэй ч харьцахгүй гэдэг ингээд юм. Бид нөгөө гэмтлээсээ болоод өөрийнхөө үндсэн долоо өрднүүдийн чакрануудыг хаачдаг байхгүй юу? Тэрийгэ мэдхгүй буцаж ирээд энерги шалгуулад хаагдцсан юм а нэхгээл явж идэг те. Бүр нэг жангууны үлгэр шиг өөрөө хаачаад өөрөө дахиад нэхгээ явж идэг шүү дээ. Үндэ бол хааж байгаа хүн та. Бас нээж байгаа хүн ч та. Тэгэхээр чин хэдүүлээ хаахгүй байхын тулд багш минь юм байна. Окей. Би өөртөө нэлцааж ойлгохгүй сүнслэг аяллаа тухайд нэг юмсыг жоохон дээрээс хараад те арай нэг юм мэдрэмж мэдтгүүнтэй хараад ирэхээр тэр чин таны багш болж хувирна. Тэр чин таны талархал болж хувирна. Та өршөө нөгөө өндө бүр хариу өгөх гэж хичээхгүй. Яна намайг өнөөдөр ингэж хэлсэн юм чи маргааш очиод би тэгж хэлнэ гэж бодохгүй эсрэгээрээ маш гоё. Маргааш нь очиод хайрламар санагдаад, халамжилмаар санагдаад, гоё үг хэлмээр санагдаад, талархмаар санагддаг болж эхлэн гэсэн үг. Энэ бол сүнслэг амар амгалангийн төвшин буюу нэгүслийн энергийн шатлалын төвшин. Тэр энергийн шатлал бол та миний YouTube руу энерги ухамсарын шатлал гэдээ монголоор бичиж тайж үзээрэй. Энэ дээр би энерги ухамсарын шатлалуудыг ингээд тоотоо гаргацсан байдаг энэ багш нартай энергийн багш нар гаргацсан байдаг тэрийг орчуулад ингээд тайлбарлаж өгсөн юм байгаа. Энийг ингээд тайлбарсан юм энерги ухамсарын шатлал нь хэдэн оноон дээр явдیں۔ A юм уу, B юм уу, C юм уу гэдгийг хараарай. Тэгээд та өөрөө ямар оноотой явж байгаагаа мэдээд өөртөө дүн тавиарай. За ингээд сайхан амарцгаагаараа маш гоё комент хийсэн та нарт маш их баярлалаа. Магадгүй хин нэгэнд хэрэгтэй гэж бодох юм бол энэ сэдв чухал юм байна гэж бодвол шеэрлж өгч болно, меншн хийж өгч болно. Окей, эерэг энергийг түгэх ажилд маань туславал би бас танд баярлаж талархах болно. За ингээд өнөөдөр номтой болог байла. Мишка огшийн энерги ба чакра нэвтрүүлгийн 85 дахь дугаар байла. Үүнийгээ би татаж аваад YouTube-д оруулах болно. Та дараа YouTube сувгаас дахин давтаж сонсвол одоо та бас дахин давтаж сонсож болно. Ингээд маргааш шиг ирчвчтэй ухтаараа үг холдож өхөр холдлоо гэдэг шиг те. Үг холдож өхөр холдлоо яагаад гэвэл та нар маань маргааш ажилтаа учраас та нарыг онтуулъя. Тан өдөржин эрхлэн баруун хацраа өгдөгдөө зүүн хацраа хадгалнаа. За ингээд сайхан амарцгаагаарай хайртай шүү.